За сайн байцгаана уу та бүхэнд гийн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр хой бичлэгээр цөмөрөө 9.10-ны өдөр тийм ээ 11-ний өдөр хүслээ шившгэн зөв үү, хүслээ гуйхан зөв үү, зөвхөн залбираад авах уу, хүслээ бичээд авах уу гэдэг талаар мэдээллийг одоо хүлээж авах гэж байна. За мэдээж та бүхэн ингээд гадуур явж байгаа зөндөө мэдээлэл уншсан баах, сонссон баах. Тэгээд аастал залганалахаар бас ингээд та бүхэндээ энэ тайлбарлаад яавал илүү зөвөр юм болоо гэдэг бас өнцгөөс нь бас өөрийнхөө зүгээс харж байгаагаараа тайлбарлахыг хүслээ. За нэгдүгээрт тийм үү одоо энэ ингээд яригадаад байгаа сугар болон бархас бод гариг маань өөр хоорондоо ингээд холбоос үсгчихсэн энергийг энд ингээд цөмрө харж байна гэсэн үг. Одоо тэнгэр дээр байгаа зургийг энэ болохоор 10-ны шүн 04 цаг 10 минутад одоо ингээд оргил цагдаа хүрнэ гэдгийг цөмрө одоо энэ он сараас ингээд харнаа. За тэгээд өнөөдөр одоо тийм үү өнөөдөр маргааш тийм ээ ингээд хүслээ шивнэхээс өмнө бид нэр өөрөөсөө юм асуух хэрэгтэй асуултыг ямар асуултыг асуувал зүгээр үү гэхээр одоо бид нар тийм ээ хүсэж байгаа энэ хүслийнхээ төлөө би яг юуг өөрчлөхөд бэлэн байгаа юм бэ гэдгийг асуух хэрэгтэй. Шалтгаан нь одоо энэ ингээд сугар гариг болно тийм үү? Бархас байд гариг маань ингээд биднэрт ингээд боломжийг нээж байдаг. Гэхдээ одоо энд ингээд харах юм бол сар маань тийм үү? Одоо Нептунтай агаз холбогдсон байна. Энэ болохоор бидний мөрөөдлийг сэрэж идэг. Гítэл одоо энэ сар маань одоо энэ хараа санчир гаригтай бас холбоос үүсгэсэн байгааз бидрийг хариуцлагаас зугтаж болохгүй шүү. Хариуцлагатай байгаарэ гэдэг хариуцлагыг бид нэр давхар сануулад байгаа байхгүй юу? За тэгсэн чинь яасан гэхээр бүр энэ доор ингээ харах юм бол энэ араа Плутотой байгаад холбоо үүсгэсэн байгаа сар маань юу гэж нөө гэхээр бидрийг бодит өөрчлөлтөнд хүрээрээ гэж биднээс бодит зүйлийг шаардаж байгаа гэсэн. Бодит өөрчлөлтийг шаардаж байгаа. Тиймээс одоо өнөөдөр маргааш тийм үү бид ингээд одоо юу гэмдэ хамгийн одоо хүсэж байгаа тэр хүслээ ингээд яг цаасан дээр ингээд бичээд байх нь зөв засал ерөөсөө биш ээ. Харин одоо өөрийнхөө бид нар тийм ээ сэтгэл дотроо маш удаан хугацаанд ингэж хадгалсан биднэрт мэдрэгдэж байгаа одоо нэг тийм зүйлүүд байдаг да жишээ нь одоо үүнийг нэг ингээд зэгсэлчих байсан юмсан энийг нэг ингээд өөрчилчихсэн бол ингэчих байсан юмсан энэ зуршлаасаа нэгс гарчих юмсан салчих юмсан гэдэг тэр бүх бодлуудыг ингэж үйлдэл болгох нь одоо энэ том өөрөө заслан болно гэсэн үг. Яагаад гэвэл одоо энэ энергиуд чинь яг ингээд зөвхөн хүсээд байх биш харин өөрчлөлтийг авчраараа хийгэрэй гэдэг одоо энэ энергиудыг ингээд өгөөд байгаа юм а гэдгийг та бүхэнд ингээд сая артасуулна тайлбарлаад өглөө. Тэгээ та бүхэн минь мэдээж хэрэг ингээд авах гэхийн ухаанаар тэгээд хандаараа тийм ээ мэдээж хэрэг янз бүрийн одоо мэдээлэлүүд явж байгаа. Гэтэ би яг юутай холбоотой юм бэ гэдгийг ингээд та бүхэнд ингээд энэ аспектуудыг одоо холбоосуудыг ингээд харуулж байгаа тайлбарлаад өчлөө. За тэгээд ерөнхийдөө болохоор тийм үү одоо энэ хоёр холбоос маань одоо сугар гариг маань тийм үү одоо биднэрт ингээ халамжийг ингээд бархас байд гариг маань болохоор биднэрт ингээд өсөлтийг өөжүүдийг харилж идэг. Тэгээд энэ одоо мэлхийн ордод байгаа учраас одоо ингээ мэлхийн орд тахгүй энэ хоёр чинь мэлхийн ордод холбогдож байгаа учраас бид нарт тийм аюулгүй байдал бидний гэр бүл гэр орон үл хөдлөх амьдарч байгаа байшин орон сууц тэгээ бидний дотоод хэрэгцээ сэтгэлийн үндэс дээр ингээд энэ энерги ажилтдаг байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр цөмөрөө зүгээр одоо тийм нэг байшин авчий үгүй байшин болно одоо нэг унаа тэрэг авчий гэхээс илүү би ямар амьдралд тийм үү өөрийгөө аюулгүй мэдрэх вэ гэсэн энэ хүсэлтэйг ингэж холбогдуулж үйлдэл хийвэл айгүй зүгээрээ. Тэгээ дөрөв би ингэ хэлсэн шүү дээ. Одоо сар болон далаван гариг маань тийм ээ одоо энэ ингээ аспект нь харагдаж байна. Энэ болохоор нэг талаараа ингээд бид нар бясалгал хийх, мөрөөдөх, гуйхад айгуугаа эерэг байдаг боловч эн чинь ингээд хоньны ордод байгаа тийм ээ. Одоо энд ингээд харж штэ хоньны ордод байгаа учраас бас эн чинь бидний анхаарах ёстой нэг тал байдаг байхгүй юу? Бид нэг ингээд юмыг шууд хүсчихдэг тийм ээ. Ингээд шууд энийг тэрийг авмаар санагдчих юм энерги ороод ирнэ. Тэр энерги нь одоо ингээд далаван гараг чинь биднийг манан буданд автуулна, төсөөлөл дунд умбуулна, юмыг төгс байлгах бос одоо ингээд мөрөөдөл дундаа хөвлөх ийм холбоосуудаар холбогдох боломжтой байхгүй юу. Тэгэд энэ цаавар юу гэж юм гэхээр би үүнийг маш их хүсэж байна гэдэг мэдрэмжийг биднэрт ингээд төрүүлж болно. Гэхдээ цөмөрөө яг энд юг анхаарах вэ гэхээр энэ зүйл миний хүсэж байгаа энэ зүйл үнэхээр надад хэрэгтэй юм уу гэдгийг өөрөөсөө асууж шалгах ёстой байдаг байгаа. За тэгээд дараагийн бас нөгөө бидний заавал анхаарах ёстой зүйл гэдээсэн би яриадсэн шүү дээ. Одоо энэ сар маань тийм ээ санжир гарагтай хамт байгаад байгааз энэ холбоос одоо энэ харагдаж байгаа шүү дээ. Түрэн би нэг дурьдсан сар болон санчрын холбоот энэ баггүй юу?
Юугүй гэхээр одоо ингэж байгаа штэ. Санчир гараг маань ингээд хоньны ордод байхаар тийм бид нар ингээд хүслийг айгуу гоё шалгана. Бидний ингээд төвчээрийг шалгана. Бид нар ингээд те маш ингээд хурдтай хөдлөх гэхээр тэрийг бас ингээд удаашруулах гад байдаг. Нэгсэндээ юу хэлэх гээд байна вэ гэхээр бид нар ингээд юмыг хүсэж болноо. Гэхдээ ямарваа нэгэн байдлаар бид нэр төлөөс төлөх боломжтой байгаа шүү гэдгийг бас ингээд цөмөрөөс мэдчихэвэл айгу зүгээр байгаа. Тэгээд одоо би нэг хамгийн доор нэг энэ нэр бас байгаа гэж ярьсан шүү дээ. Плуто одоо ямиг өөрчилдөг. Эн чинь болохоор цөмөрөнгийн мэдж байгаа ч л одоо ийшээ харъя л да. Одоо энэ Плуто маань хаана гэхээр ингээд ногоон асж байгаа. Зэн дээр ногоон өнгөтэй. Тэгэхээр одоо Aquarius буюу хумхын ордод байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр ярваа нэгэн байдлыг тийм Aquarius-д байгаа учраас системийг солих хуучин сэтгэл гээгээ эвдэх, шин ирээдүг бүтээх гэдэг одоо ийм энергиуд байгаа учраас цөмөр өнөөдөр яг зөвхөн хүсэл рүүгээ биш, харин өөрчлөлт рүүгээ шилжиж чиглэх ёстой ийм байгаа юм аа. За тэгээд ингээд Тэнгэрийн зураг дээр та бүхэндээ ингээд тайлбарлаж өглөө. Тэгээд дахиад нэг зүйл нэмээ гэх юм бол одоо энэ хараа нар маань хар сартайгаа бас юм анхаарах хэрэгтэй буюу бид нэр хит их хүсэх юм бол түүнийхээ төлөөсийг бас төлнө гэдэг юм давхар энерги энд харагдаж байгаа учраас цөмөрөөс жоохон бодолтой байвал бас зүгээр юм болов уу гэж бас бодож байна. За ингээд өнөөдөр хэлэх гэсэн мэдээлэл маань энэ хүрээд дуслаа. Та бүхэндээ амжилт хүсье. Бүгдээр нь баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр удахгүй уулзцгаая. Астро золон байлаа. Баяр та.